Нью-Йорк хотод очих юм бол заавал очиж үзэх ёстой 15 газар. Хамтдаа Нью-Йоркоор аялцгаая. Эрхчлөлийн өшөөгөөр аялах заавал хэрэгтэй. Эрхчлөлийн өшөөгөр бол энэ Манхэттен голоор ингээд яваад гүртээ явцдаг. Тэгээ ингээд онгоцон суугаад явчихна. Манай энэ дотор бол ингээд entertainment хөтлөгч гайд маань байгаа. Яг маш гоё тайлбарладаг. За тэгээ онгоцоор жоо явж байгаад хүссэн газараа ирнэ. Маш гоё үзэсгэлэнтэй газар байсан. Dreams come true. Мөрөөдөл хийсэн юм шиг санагдчихсан. Францууд бол анх бэлгэлж исэн юм билээ. Америкт бол эрхчлөгийг бэлэгдээд. За тэгээд энэ Brooklyn Bridge-ээс ингэж явдаг. За ингээд голоор угаасаа ингээд янз бүрийн бүх гоё үзэх ёстой юмаа харцдаг тийм хөтөлбөр байсан. За дараагийн газар бол Times Square. Times Square бол бүр дэлгэц дүүрэн маш том дэлгэцтэй маш амар хүнтэй газар байсан. Ич өдөрт бараг 300,000 хүн дайрч өнгөрдөг гэж байгаа байхгүй. Бүр тэгэхээр амар хүнтэй жигэн божинсан газар. Тэгээд өдөр шөндөө бол байнгын хүнтэй хүнээр тасрахгүй байлээ. Би бол өдөр шөнө чавсан бүр битүү хүнтэй. Тэгээ ингээд янз бүрийн урлагийн тийм үзэлбэрийн хүмүүс ингээд хийж идэм байлээ. Тэгээд энд чинь бүх дэлхийн том брэндүүдийн сар сурталчилгаа энэ бол янз бүрээр явж байгаа юм чи. Тэгээ Times Square гэсэн чинь хүмүүс ингээд нэг газар аваараадсан байхгүй. Тэгэхээр зөв юу юм бол очиод үзсэн чинь Jimmy Fallon явж идэв. Баахан хүмүүс гар үсэг аваад зураг аваад би ч очиод бас яаж дутах вэ? Хавд нэг селфи хийсэн байт. За дараагийн газар Oculus World Trade Center. Энэ бол тэнгэр дүүлнэсч буй цаан тагтаг бэлэгддэг ийм байртай юм байл. Дэлгүүр бол метро байдаг, доороо метротой. Тэгээ баахан дэлгүүртэй. Тэг нэг минимал гэдэг шигтэй бүх юм нь маш гоё цэмбэр болохоор айгүй гоё тийм зураг мураг видео авахад айгүй гоё тийм газар байсан. Тэгээ гадаа нь болохоор ингээд бас хөрхөн амьд мэдээд. Тэгээ Octopus зэрэгэд зураг авах юмтай. 2001 оны 9 сарын 11-нд террорист галдлаа болоод Америк 2 өндрийг сөнөж ирсэн шүү дээ. Тэнцээ бараг 2977 хүн өргөд амар хүчсэн гэдэг юм байна. Тэгээд эсэж мартахгүй байх зорилготойгоор өргөд энэ хийсэн байлээ. Нью-Йорк хот бол өөрөө маш өндөр барилгатай. Өвөлдөө болохоор ингэ өсөн хотог болчтой. Зундаа болохоор ингэ тэнцэн бүрийн гоё ивент үйл ажиллагаас болоод идэм байл. За энэ сүм болохоор Нью-Йоркийн хамгийн том католик сүм юм билий. Би тэгээ анх удаага өргөд сүмд орж үзсэн. Тэгэхээр айгүй тийм гоё тийм тайвшрал гоё мэдрэмж бол авсан маш тийм ариун католик шашин гэдгийг юу гэдгийг багхан ч гэсэн бас иш ороод мэдэж авсан. Айгүй гоё тийм яг кинонд гардаг шиг бүх юмнууд тийч байсан л та. Rockefeller Center дээр шинжлэх гацуураас тест шүү дээ. Тэгээ гадаараа бүсэн голууртай тий. Тэгээд энэ Top of Rock гэдэг том өндөр барилгаан дээр гараад бас хотыг өсгөх харах боломжтой. Тийм газар үүдэг. Empire State барилга хүмүүс ямиг мэдхийг King Kong гардаг шүү дээ. Энэ барилга дээр гардаг шүү дээ. Тэгээд Empire State болохоор 102 давхар 1930 онд л баригдчихсэн юм байна. Тэгээд Нью-Йорк хотынхаа бол маш тийм гоё инженерчин шийдэл айгүй гоё бид. Тийм байлээ. Тэгээд ерөөдөө тийм Нью-Йорк хотын өөрөө тийм түүхэн Нью-Йоркийг илэрхийлсэн байлаа. Тоор давхартыг ингээ харах юм бол Нью-Йорк хотын бүхэл нэрээс нь ингээ гоё харах боломжтой. Утсан дээрээс ингээ явж байхад дартай тийм вив нэдэг. Энэс бол бүр маш тийм гоё өнцөг байгаа. Grand Central Terminal. За энэ болохоор маш олон кинонд гардаг. Avengers тэр би домог юм. Тэр эдгээрээс гардаг. Тэгээ оронгууд ерөөдөө дотор бол маш гоё дизайнтэй архитектурын шийдлүүд Нью-Йорк хотын барилгын өдрөд тулцсан билий. Тэгээ энэ оронгууд эндээс ч юм бүр ингээд бүх тээврийн хэрэгслүүд бүгдээр эндээс ингээд явдаг. Тэгээ маш алдартай центр байгаа. Энэ Весэлгийн байр нь өөрөө тэгээд ханаас чарсан яг юм гоё харагддаг. Энд л очиж зураг авах янзын плаза төлөв мэдгүй байхгүй байх юм. Гэртээ газар дээр гардаг шүү дээ. Тэгээд гаднаас бол бүр яг кинонд гардаг шиг л юм бэ лээ. Тэгээд
үүдэн нь яг л нэг пицца бариад зогсож байдаг шүү дээ. Яг тэр мэр шууд үүдэн тарагдтал. Тэгээ яг үүдэн оронгууд өөрхөн юм юм байл. Тэгээ дотроо нэг үйл ажиллагаатай байсан болохоор төчөөл орч чадаагүй. Тэгээ яг Централ паркийн хажууд л байд юм байлээ. Тэгээ ингээ нэг өдөр чи харангууд Централ парк маань байна. Тий, маш гоё. Тэгээ Централ парк дотор бол ингээд оронгууд ингээд энэ 8 бужигсан том дотор ч ингээд мотор дүүрэн маш гоё юм чимээгүй тайван жигнэ чийлрэх үнэхээр нөгөө кинонд гардаг шиг л тэг хүмүүс тоглоод ингэж тэгээд лохоогоос эхлэж бодлоо гэл маш гоё газар байсан. Дараагийн газар болохоор Дамбогийн газар ч юм уу байна уу? Instagram-аар бол битүү гардаг дөө. Цаана Manhattan Bridge байгаа. Тэгээд энэ Brooklyn-ийн хоёроо завсраараа ингэ хараад айгүй гоё харагддаг газар л. Brooklyn Bridge энэ бол Manhattan болон Brooklyn-ыг холбосон юм том гүр байгаа. 1800 онд хийжсэн байл. Тэгээд өөрөө хамгийн анхны хөмөр ган чулуу материалаар хийжсэн арк хэлбэртэй тийм гүр гэрээ алдтай. Дугуун зам, машин замыг бүгдээрээ зэрэг явдаг. Тусдаа замтай. За чарч юм бол буюу манай бухмаа те. За энэ бух дээр бол мэдээж нэг өрнгийн биржийн одоо нэг өсөлттэй байхыг бэлэгдсэн тийм бух байгаа. Энэ дээр тэгээд зураг авахлах юм бол Азийн дор New York Stock Exchange. Энэ газар бол өөрөө тийм гоё нэг л гоё тийм энерги гоё газар байсан. Нэг л тийм айд савсан юм шиг төрсөн. Тэгээд яг урд нь Pearl Square гэдэг хөшөө байт юм билээ. Чи дээр тэгж байдлыг өөдөө хангах зорилгоор тавьсан. Radio City Music Hall. Зэн өөрөө ингээд харангууд Нью-Йоркийг илэрхийлсэн гоё гэлцэл. Гэртээ газар дээр гардаг шүү дээ. Энэ дотор ч нөгөө Grammy, тэгээд America's Got Talent гэдэг шоунууд ч тийм тул болт юм байл. Trump Tower энэ бас Trump явж байгаа дотор доор хаж байна. Trump тавсан. Тэгээд Trump Tower ч өөрөөс яг олон улс хотод байт юм байл. Тэгээд хажуу талд нь бас энэ Louis-Vuitton-ы барилга энэ яг гэж байгаа юм би тий. За бүгдээ Нью-Йорк хотод сайхан аяллаа. Та хоёр Нью-Йорк хотод идэх гэж байгаа бол бичлэг жоохон ч гэсэн тусалах баг. Би видеоны part 2-ыг нэг цаг заавал хийн. Та илүү их олон сонирхолтой бичлэг үзэх юм бол лайк дараарай. Бас subscribe хийх хэвтер мартаарай.